Конго бол дэлхийн хамгийн ядуу улсуудын нэг бөгөөд сүүлийн 10 жил дор хаяж 4 сая иргэдэнд амь өргөцсөн иргэний дайнд татагтан орсон юм аа. Харин энэ үед барууны үндэстэнд амьдсан компаниуд энэ улсын алт очир алмаз ба колтонд нь хүрэхийн тулд цагдаа болон цэргийн дарга нарыг санхүүжүүлж байна. Хямдхан гар утасны асар өндөр үнцийн номондоо Кётлин Кёрн нэгдүгээр ертөнцийн хэрэглэгчдэд хямдхан цахилгаан хэрэгслүүдийг нийлүүлж байхын тулд Конгийн иргэд ямар өндөр үн төлж байгааг нүдээр харж байсан хүмүүсийн ярьсныг хөрвүүлж бичсэн юм аа. Ойрын 10 жилд газрын тосны нийт олборлолтын ойролцоогоор 30% нь бараг л дан Африкаас Америкийн нэгдсэн улс руу нийлүүлэгдэх болно. Гэвч Британи болон Америкийн газрын тосны компаниуд Нигерийн адаг сав дахь газрын тосны нөөцүүдэд хүрэхийн төлөө хятадтай тэмцэх бодолтой байна. Орон нутгийн иргэд энэ шинэ баялагийнхаа нэг хэсгийг өөртөө өмжилж авахыг, өөрийн нутаг орондоо хүрээлэн байгаа орчныг бохирдлоос урьдчилан хамгаалахыг оролдсон юм. Газрын тос ба Африкийн төлөөх шинэ тулаан номондоо Эндри Роуэл ба Джеймс Мариот нар Британий аюулгүй албаны нэг ажилтан газрын тос ба эрх мэдлийн төлөөх энэ тэмцлийн яг галын шугам дээр нь байсан тухай өгүүлдэг. Ихэнх үнэлгээгээр бол Ирак газрын тосны нөөцөөрөө дэлхийд 2 дугаар байранд байдаг. Ийм учраас Иракийн газрын тосонд хүрэх явдал Америкийн нэгдсэн улсын гадаад бодлогын хамгийн чухал нэг заалт болсон юм. Одоогийн эзлэн түрэмгийлэгчдийн энэ дэглэм Америкийн нэгдсэн улсын ба Их Британий компаниудын хооронд хамтарч газрын тос олборлох гэрээнд гарын үсэг зурхаар төлөвлөж байна. Эндээс Иракийн ард түмэн өөрийн эх орноо сэргээн босгоход нь шаардлагатай байгаа тэр $200 тэрбум алдах болно. Иракийн ажиллагаа номондоо Грег Матид энэ гэмт хэрэгээ өндөр түвшинд бэлтгэж байсан эдийн засгийн алуурчдын үйл ажиллагааг илтгэн харуулдаг. Та мөнгө авчирсан уу гэж Либерийн төрийн нэг ажилтан бэлэн мөнгөтэй цүнх авахыг хүсэж байгаагаа илтгэж Дэлхийн банкны ажилтан Стив Беркманаас асуусан байдаг. $100 тэрбум асуулт номондоо Беркман хуйлдаан хeel хахуулд автсан тухайн улс орны эрх баригчид хөгжиж байгаа орнууд туслахын банкны хөрөнгөөс хулгайлахад энэ банк яагаад эсэргүүцээд байгааг байдаггүйг дотроос нь харахыг санал болгодог. 1970-аад онд Филиппин улс Дэлхийн банкны сэргээн сайжруулах ба хөгжлийн үлгэр жишээ загваруулсан байсан. Дэлхийн банк ба Еролт унсан ард түмэн номондоо Элин Агюстин Маркосын дарангууллын дэглэмийг Америкийн нэгдсэн улсын зүгээс дэмжиж байхад маш чухал хүчин зүйл байсан олон тэрбумын зээлүүдийн тухай өгүүлдэг. Харин Дэлхийн банк үүнд дамжуулагчийн үүрэг гүйцэтгэж байжээ. Экспортын зээлийн агентлагуудад ганцхан зорилго байдаг. Энэ бол ядуу орнуудад тэдний бараа үйлчлэгийг худалдан авах боломжийг олох замаар өөрсдийн улс орны корпорациудыг баяжуулах явдал юм. Эвдрэл сүрдлийг экспортлох нь номондоо Брюс Сич Африкийн эдийн засгийн комиссийн нэгэн нууц үйл ажиллагааг харуулдаг. Барууны корпорациуд атомын цахилгаан станцыг удирдаж ашиглаж чадахгүй боломжгүй улс орнуудад атомын цахилгаан станцуудыг мэхлэж худалдсанаараа мөн дайдж байгаа бүс нутгуудад зэвсэг нийлүүлж байгаагаараа ямар их гар цохирол учруулж байгааг энэ номонд өгүүлдэг. G8 том 8 улс орнуудын эдийн засгийн сайд нар Гленни Глэсэд болох уулзалтынхаа өмнөхөн эд 3 дахь ертөнцийн 18 улсын $40 тэрбум үрийг тэглэхээр тохиролцсон тухайга зарласан юм.
Өрөөх тэрэлх гэдэг зэрэглээ номондоо олон улсын банкны ажилтан асан Джеймс Генри үнэн хэрэг дээрээ тэд хөгжиж байгаа орнуудын гадаад дүрийн ямар өчүүхэн хэсгийг тэгэлсэн байсан тухай яагаад эдгээр олон улс орнууд одоо хэрн барууныхны өмнө өрийн дөнгөнд унсаар байгааг тайлбарлан харуулдаг.